Аюу цаана энэхүү бичлэгээр өнөөдөр iPhone 15 Pro Max-ыг энэхүү Ronin S3 gimbal дээр хэдүүлээ камерыг нь тестэлж үзье. Тэгээд cinematic болон видео гэсэн хоёр модыг нь хамтаа туршиж үзцгээе. Дэлгэснийхаа screen record ихтэй ажиллуулчихъя. Камера гаргалаа. За хэдүүлээ хамгийн түрүүнд cinematic mode-ыг нь туршаа үзчих тийм үү. За cinematic mode дээр янз бүрийн илүү тохиргоо хийлгүүгээр 4K 24 frames second за 1x-ээр за blurred-тэй фокусыг нь хэдүүлээ дараа нь тааруулчих болно. Яг cinematic mode учраас бичлэг хийснийхаа дараа аль хэсгийг blurred-х вэ, аль хэсгийг blurred-хгүй вэ гэдгийг үзчих болно. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За screen record явж байгаа үгийг шалгачихъя. За явж байна. За хамгийн ихний mode бол video mode дээр cinematic rec тавчаад арчээ. За ерөнхийдөө маш тогтвортой. За хамгийн ихний тест бол зүгээр урагшаа push хийсэн энэхүү барилгыг ерөнхийдөө main object болгоод тэгээ урагшаа зүгээр алхахыг. За одоо нар ерөнхийдөө жаргах тал руугаа хандцсан. Бараг 5 өнгөрч байгаа 6:41 гэсэн үг. За cinematic mode дээр урагшаага чиглэсэн бичлэг хийж байна. Зүгээр static ирээдүйдээ хөдөлгөөн байхгүй. Баг зэрэг slowly нэг урагшаа юм чиглэсэн хөдөлгөөн. За За камерны за энэхүү зүүн доод болонд харж байгаа. Зүүн доод болонд байгаа exposure гэдэг. Хэрвээ харанхуй байх юм бол хэдүүлээ энийг нэмээд тааруулчих болно. Одоо гэрэл бол болно гэж үзэж байна. Тэгэхээр энэ шаардлага их байхгүй. За хэдүүлээ 2x зумыг туршиж үзье. За явъя. За 2x нэмэрхүү. Gimbal ашиглаж байгаа учраас дүрс маань ерөөдөө маш тогтвортой байгаа. Хэдүүлээ тэгж жагаад өөр локейшн дээр очингуудаа зүгээр handheld буюу зүгээр гар дээр дүрс аваад үзье. За дахиад нэг явчихтыг. Ер нь бол Ninja Walking гэдэг хөлөө ойр орох ингэ зөөгөөд энэ алхам ерөөхдөө бичлэгэнд илүү тохиромжтой байдаг. Яг бол зүгээр барьж байгаад болохоор бидний тэнцвэржүүлэх байдал маань илүү хөдөлгөөнтэй байдаг учраас аль болох тогтвортой байхын тулд жоохон өвдгөрөө доошоо сууж өгөөд тэгээ ирэхдээ ингээ урагшаага гитсэн маягтай чимээ гаргахын тулд яаж явдаг вэ? Тэр шиг явна гэсэн. За дараагийн локейшн дээр очиж байгаад видео гэсэн хэсгийг бичээд үзье. Тэгэхээр саяных болохоор
cinematic mode дээр 4K 24 frame секундээр 2x 1x болон 2x гэсэн сонголттойгоор видео бичлэгийн хийсэн. Одоо дараагийн локейшн дээр хэвлээ. Зүгээр энгийн видео модыг туршиж үзье. За локейшн ямар ч солилцлоо. Тэгэхээр одоо дахиад cinematic mode-оор gas 2 shot энэ локейшн дээр хийчихэд яагаад гэвэл жижиг сандал ширээ болон жижиг обжектууд байгаа болохоор илүү төвлөрөхөд илүү амар юм уу гэж бодлоо. Тэгэхээр за түрүүний хийсэн бичлэгийг дахиад хэлүүлээ хийцгээе. За cinematic mode 1x-ээр 24 байх ёстой 4K 24 frame секундээр. За ерөөдөө сандал руу push хийсэн дүрс авцгаая. Хаан хийсэн дүрс авчт юм. Нэгсээ зүүнээс баруун тийш явна гэсэн. За зүүнээс баруун тийш. За 2x-ийг нь болохоор арай нэг евро нэг обжектээр төвлөрсөн маягаар авчвал дээр юм уу? За cinematic mode маань болохоор дахиад 3x хүртэл татдаг байгаа. Тэгэхээр 3x дээр хэдүүлээ. За дахиад сандал дээр төвлөрчтөө. Илүү хөдөлгөөнгүй доктортой учраас бичгэд арай амарх. За рекорд хийлээ. За нэмэлт скрин байхгүй учраас жоохон төвхтэй байна. За дэлгэцэн ямар тааж биччихье. За гол ажилдаа оръё. Тэгэхээр за видео мод дээр тавилаа. Видео модны хувьд болохоор 0.5x 1x тэгээд 2x гэж байна. За тэгээд 5x дээр нэмээд дахиад 15 хүртлээ ерөөдөө татж байгааг харж байгаа. Тэгэхээр 15 дүрслийн хувьд бас жоохон унж байгааг анзаарч байгаа хаа. За энэ дээр хийх дүрс маань бичлэг маань юу гэхээр за мөн түрүүний адилаар 4K 24 frame секундээр. Наадхаар баруун талын байшингийн дизайн аягүй гоё харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ видео 0.5x-ээр за зүүн тал руугаа ерөөдөө pan маягаар алхъя. За дараагийн хэн болохоор 1x-ийг дуршаад үзье. X. За хичээд явцгаа зүүн руугаа цогоохон. Геймлтай учраас бид дүрс маань айгүй тогтвортой. Харж байгаа хаа. За 2x-ээр болохоор за тэнтэлт нэг хөөрхөн болон байна гэрэлтэй тэр болон хэдүүлээ хичээд. За бас мөн адилаар pan маягаар хажуу жишээ зураг алхаад биччихье. За дахиад нэг. За 5x-ээр хэдүүлээ жижигхэн зүйл дээр төвлөрнө.
За энэ palm tree хэдүүл энэ модыг бичцгээе. Тэгэхээр за урагшаага хід алгаснаа зүүн талдаа модоо оролцуулаад бас хажуучаа орбит тойрон маягаар бичлээ. За нэг жоо хөдөлгөөнтэй болчлаа. Дахиад өөр зүйл бичт юм уу? Ерөнхийдөө нар яг энэ тал руу жаргаж байгаа болохоор жоохон бараан байгаад байна. За зүгээр яг тэрүүгээр хүн явах нь үгүй хэдүүлээ харъя. Хүн явах юм бол дагуулад ихдээ catch up хийцгээе. За ямар ч тач эхлээд урагшаага зугуугаа шиг алхаад. Харанхуй болохоос өмнө 5X-ийг хэдүүлээ дугуйтай хүн ч юм уу скейтбордтай хүн зөвхөн машин дээр ч юм уу catch up хийх нэгээр туршаа үзцгээе. 3 дахь локейшн тэгэхээр хэдүүлээ сая cinematic mode, энгийн видео mode тэгээд 0.5-аас 5X хүртэлх татах чадамжийг нь үзлээ. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ 5X-ээр нь хөдөлж байгаа объектыг барих гээд үзье. За тэр тал явар тааш машин ирж байна. За дахиад нэг хэдүүлээ дүрс авъя. За дахиад нэг машин хөвлөцгөө. Тэгэхээр энэ хооронд ярих зүйл юу вэ гэхээр сүүлийн үед нөгөө Type-C залгууртай болсон сойж цэнэглэхэд маш их халаад байна гэсэн. Тэгэхээр би яг өөр дээр туршаад үзсэн байгаа. Always display on гэсэн секшнийг хэсгийг ихэд унтраач хэрэгтэй юм билээ. Тэгээд бөрүүлж on байгаад тодорхой хэмжээгээр тог зарцуулж байгаа. Дээрээс нь батарей идэж байгаа. Тэгээд яг цэнэглэж байгаа үед тэр маань болохоор халах хүнсэн шалтгаан болоод байгаа шүү. Дээрээс нь background дээр байдаг янз бүрийн нээсэн аппдаа бүгднийг хаах хэрэгтэй юм билээ. Тэгээд дэлгэцийнхаа гэрлийг унтраагаад датагаа салгаад эсвэл Wi-Fi гэдэг юм аа юу гэдэг. Тэр бүгднийг салгаад тэгээд сэнэглэх юм бол маш хурдан. Эсвэл болж үйл airplane mode дээр нь тавьчихвал илүү амар санагд. За дугуйтай үнийгдүүлээ catch up хийцгээе. За video mode дээр 5 дээр нь тавьсан. За дахиад нэг дурдаа хэлчихье. Тэгэхээр өнөөдөр энэхүү бичлэгээр болохоор саяхан нээлттэй удаагүй байгаа iPhone 15 Pro Max-ийн камерны хэрхэн сайжирсан талаар одоо ревю шууд хэлбэрээр таавдад хүргэж байна. Тэгэхээр ямар үндсэн зүйлсүүдийг ревю хийсэн бэ гэхээр iPhone 15 Pro Max-ийн Cinematic Mode болон Video Mode дээрх одоо камерны чадамжуудыг хэдүүлээсээ туршлаа. Video mode дээр нь болохоор та бүдийг харж байгаачлаа 0.5x-ээр 1x-ээр 2x за тэгээд 0.5x-ээр татчааг та бүд харуулж байна. Тэгэхээр 5x дээрээ нэмээд шууд та зум хийх юм бол нэгсэнд 15 хүртэлх x-ээр ирэхэд татах боломжтой. Тэгэхээр одоо ерөөхдөө 6 цаг болж байгаа учраас нар ерөөхдөө бууж байна. Тэгэхээр гэрэл ерөөхдөө хангалтгүй байгаа учраас дүрсний хувьд баг зэрэг жирэлцэн байж болно. Тэгэхээр
дараагийн удаа гэрэлтээд ерөөдөө хурц нартай үед сайн уу. За ингэ энэ Монгол залуу ажиллаа гэж явж байна да. Бэлтгэнд орсон шүү чи. За ингэ оюутнууд маань ерөөдөө янз бүрийн кампус дээр ажилладаг байгаа. Тэгэхээр нэг оюутны маань төлөөлөл их хүү ажиллаа гэж явж байна. Мэдээж гар утас болон мэрэгжлийн камерууд гэрэл муу байх юм бол тухайн дүрс маань ерөөдөө маш dark, дээрээс noisy байдаг. Чанарын хувьд мэдээж муу байдаг. Тэгэхээр энэхүү дэлгэснээр харж байгаа дүрсийг хараад өөртөөхөө дөнгөлтийг хийгээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр та хүсэх юм бол HD 4K гэсэн сонголтуудаа сонгож болно. Дээрээс нь frame секундын хувьд 24-өөс 30 хүртэл та 4K-гаар бичих боломжтой. Хэрвээ та нэмэлт hard drive залгах юм бол шууд Type-C-гээсээ нэмэлт hard drive та gimbal ашиглаж байгаа энэ хавьд бас тогтоохоор хэмжээ авах нь. Тэгээ шууд 4K 60 frame секундээр бичих боломжтой. Энэ маань юу гэхээр slow motion хийх боломжтой гэсэн. Илүү одоо 1 секундэд багтж байгаа таны зурганы чинь тоо ихсэж байна л гэсэн. За тэгээд aperture-ийн болохоор cinematic mode дээр та on and off болгож болно. Гэхдээ угаасаа cinematic mode учраас та зөвхөн энгийнээр бичлэгээ хийнгүүтээ дараа нь тэр фокус хаана байхыг тааруулцдаг байгаа. За энэ доор болохоор зүүн доод болонд энэ exposure гэж одоо гэрэл хэр байхыг тодорхойлдог одоо хэмжигдэхүүн байгаа. Тэгэхээр 0 гэдэг маань ерөөдөө стандарт хэмжээ. Нэмэх болоод эхлэхээр over exposure буюу одоо илүү их гэрлийн ерөөдөө хүчээр нэмж өгж ийн гэж ойлгож болно. За хасах руу орох юм бол ерөөдөө гэрлийг хасч өгж гинэ гэсэн. Ерөөдөө камерын дурангаар орж ирэх гэрлийн хэмжээг ерөөдөө илэрхийлж байгаа. Тэгэхээр өөрөө ерөөдөө хүчээр тэрийг мануал аргаар ерөөдөө тааруулж өгнө гэсэн. Одоо болохоор хэдүүлээ бас нэг локейшн дээр очиод үзье. Тэгээд low light condition буюу одоо бага гэрэлтэй нөхцөлд яаж бичиж байгаа хэдүүлээ туршиж үзцгээе. За screen record маань явсан байгаа. За энэ Жоржтэй ирдэг хам автобус ба локейшн хаачдаг. За яг хэдүүлээ. Энд дээр low light condition дээр хэдүүлээ дүрс аваад үзье. Хар 6 болж байгаа хаа. 6 гэдээ ирэхэд харах болчтой. Тэгэхээр энэхүү локейшн дээр болохоор сургуулийн төв хаалга байна. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ газ хэдэн дүрс авъя. Тэгэхээр screen record хийх гэсэн чи ирэхэд багтаамж маань дүүрээд ах шиг. Ерөөсөө дахиад хийгээд үзтээ юм уу? За бичлэг хийх сонирхолтой зураг даах. За зурган дээр ч гайгүй. Бичлэг хийх сонирхолтой хүн байх юм бол ерөөдөө 256 ГБ бол дороод үрчих юм. За дахиад нэг бичээд үзтээ. За white дээр нь тавьж байгаад бичээд үзтээ. За дараагийн шот маань болохоор видео mode дээр тавьж байгаад 5x-ээр 5x арай юу яад тулаадах шиг 2.8 гинэ. За нэг дүрс үзэхээ мартсан маань тэр нь юу гэхээр хэдүүлээ гар дээр хэр доктортой байгааг нь плюс нэг шалгах хэрэгтэй юм байна.
За геймплей хийшэндээ авчи. За энэ дээрээс за 0.5-аар за нэгээр 1x-ээр за ерөөдөө гар дээр бичихэр ямар гоён тав харсан баха. За гүйж байгаад бичээд үзтээ юм. Cinematic mode нь хэр доктортой байгаа гэж шалгач. За гүйж байгаа бичихэр төрсөөл ерөөдөө сарнилттай юм байна. Ямар тач зүгээр яг геймбл ашиглахгүй гар дээр бариад гүйх юм бол доктортой дүрс авахд ерөөдөө жоохон хэцүү юм хангалтгүй санагдлаа. Тэгэхээр за ямар ч тач нэлээд харанхуй болчлоо. За ерөөдөө нэлээд харанхуй болчлоо. Тэгэхээр бичлэгээ дуусгахаас өмнө за ерөөдөө харанхуй байгаа хэсэг рүү та бүдэд яг зүүн мэгээ харуулъя. За энгийн 0.5 за 1 2x 5x за одоо баг зэрэг татаад үзье. За 15x дээр ирэхдээ гэрэл муу байх юм бол ер нь ямар ч утас, ямар ч камер нэг иймэрхүү л харагдана л да. Гэрэл байгаа газар байж иж тухайн камер бас өнгө гэрлийг сайн ялруулах байх гэж бодож байна. Тэгэхээр за яг бодит байдал дээр болохоор гэрэл муутай газар камер нэг иймэрхүү харагдаж байна. За cinematic mode-ийг ингээс үзчих. За 1x дээр 3x дээр 2x За ямар ч тач өнөөдөр хийсэн бичлэгээ дуусгая. Тэгэхээр товчхондоо дурдгаад хэлэхэд iPhone 15 Pro Max-ыг хэдүүлээ өнөөдөр яг бодит байдал дээр ухаан утасны камер маань хэр сайжирсан бэ гэдгийг туршиж үзэл. Камерны үзүүлэлтийг яг бодит байдал дээр хэр сайжирсан бэ? Өдөр тутмын амьдралыг хэрэглэхэд ямар вэ гэдгийг би чадчих нэгээр харуулахыг хичээлээ. Тэгэхээр энэ маань бас хэрэгтэй хангалтгүй бичлэг. Яагаад гэвэл маш их нартай үед болохоор эсвэл бороотой ч юм уу мантай үед болохоор тухайн камерны үзүүлэлтээс хүчин чадлаас хамаарат бичлэгийн чанар, зургийн чанар хэрэгтэй харилцан адилгүй байдаг. Тэгэхээр энэ удаагийн ревю маань болохоор нар жаргахаас өмнөх цагийн одоо нарын ихэд зөөлрсөн байх үеийн бичлэгийг хийж үзүүлж гин гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ дараагийн бичлэгээр болохоор илүү гэрэлтэй тэгээ хурц нартай бичиж үзье. Тэгээд мөн нарны яг их зүйдэс зураг бичлэг бас хийхэд өөртөө камерч тэр гар ус чир ирэхэд асуудалтай байгаа гэдэг. Дараагийн бичлэгээр хэдүүлээ ревю хийж үзцгээе. Тэгэхээр iPhone 15 Pro Max 256 GB бол бичлэг хийхэд хангалтгүй гэсэн дүгнэлтэнд хүрлээд. Яагаад гэвэл би сайн нэг цагийн хооронд нэг 3-4 локейшн солиод жоохон бичлэг хийхэд мемори нь ихэд хангалт маш хурдан дүүрчлээ. За тэгээ өнөөдрийн бичлэг та бүдэд таалагдсан байх шиг найдаж байна. Тэгээ бүрэн хэмжээний бичлэгийг YouTube хуудаснаас үзээрэй. YouTube-ийн бичлэг маань таалагдах юм бол лайк дараарай. Мөн subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баярлалаа. Тэгээ нэмж нэг зүйл хэлэхэд яг DJI Ronin 3 gimbal дээр шууд гар утсаа байршуулад ашиглах гэхээр хитрхи хөнгөө учраас нөгөө calibration маань хэрэгтэй ажилтгүй юм байлээ. Тэгэхээр би камер байрлуулад камерын дээр нэмэлтээр phone holder хингүүтэй тэгээд утсаа байрлуулсан байгаа. За дараа гэрэлтэй үед та бүдэд яг нарийн
ширийн детальчсан бичлэгийг үзвэл ямартай DJI Ronin S3 билүү. За DJI Ronin S3 Pro гэсэн геймлийг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хөө гейм бол